Өдрийн мэнд үзэгчдээ манай студийн зүгээс олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нэгэн эмэгтэйг баярлуулахаар шийдсэн байгаа. За тэгээ захирагчийн ажлын албаны хамт олонтой уулзаад зам талбайн үйлчлэгч нэгжийг сонгоод одоо бид нэг чигээ баярлуулах гэж байна. За ихтэй уулзцгаая. Сайн байна уу гэжээ өдрийн мэнд. Өдрийн мэнд ажил нь сайн байна уу? Сайн байна. За тэгээ нэг танаа хамт олон маань таныг одоо нэвтрүүлэгт маань оролцуулахаар ингээд сонгосон байгаа. За юу ч ингэ үзэгчтэй бас өөрийгөө танилцуулахгүй юу? Намайг Уран Тогтгой хад хоёр гэдэг. Би захирагчийн ажлын албанд ажилладаг. За одоо ингээд таныг маш олон ингээд зүйлүүд хүлээж байгаа. Өөрсдөө хүлээж байгаа. Маш олон бэлгүүд бас ингээд хүлээж байгаа. Сюрпризүүд хүлээж байгаа. Тэгээд таймарсан бид нартай хамт яваад тэгээд нэвтрүүлэгтээ ингээд оролцъё. За. Одоо ингэ дөр орч юугаа явуулсан тэгээ. Яа. За иш суй. Захирагчийн ажлын албанд хэр болж байгаа вэ? За би 13 оноос л хойш ажиллаж байгаа. Тэгэхээр чинь 12 жил ажиллаж байна гэсэн үг. Хоёр нь юуг эмэгтэйчүүдийн баярыг хэрхэн тэмдэглэж өнгөрүүлдэг вэ? Тэгэл нөгөө манай даргачин мундаг хүн байдаг, нөгөө захирагчийн ажлын албаны даргыг чинь Лусан баяр гэдэг хүн байдаг байхгүй. Тэгэхээр эмэгтэйчүүдээ хүлээж аваад тэгэл баярлчихдээ шүү дээ. Одоо тэнийг ямар сюрпризүүд хүлээж авч байна? Одоо мэдх юм алга да одоо. Манай дарга манай албан байгууллагын юунд оролцсон юм бэ юм уу мэдх юм алга. Хаажмаас энэ жил 70 дахь юм ээ. 9 алдартай. Сумын 9 алдартай болоод тэр одоо миний хүч гэж юу байх вэ? Одоо тэгэл албан байгуулах юм. Дараагийн энэ л удирдлагуудын минь ажилчдын минь л хүчтэй одоо тэг. Би бол бим болгон нэг дандаа тэгэж боддог. Тэрүүгээр л бид нар чинь дээшээ арга гэр амьдрал авч явж байгаа юм л болсоод байдсан шүү дээ. Ер нь бол тэгэл энэ ажилдаа л тэгэл үүрэгт ажилдаа л тэгэл энийг цэвэрлэгээл өгсөн тэр үүрэгт ажиллаа л хийждэг байвал тэгэл бид нар чинь юм тийм байхгүй шүү дээ. Ер нь бол тэгэл ажиллаалтаа сайн ажилдаа л хянамгайл байх юм бол тэгэл нэг сүйд болоод байдаг юм шүү дээ. Өглөөнөөс орой хүртэл. Өглөөнөөс орой хүртэл тэгээ тэр чин нэг цаг амарчна тэр чин хөөрхөн бас нэг өглөө 7-оос өглөө 8-аас гараад одоо энэ өвлийн цагт бол өглөө бид нар нэг 6-аас гэрээс гараад тэгэл нөгөө хапийнхаа сургалтыг аваад тэгэл өглөө нэг 8-аас ажилдаа гараад тэгэл 12 гээл буугаал цайндаа орчхол 1 гээл гараад ирдэг. Тэр нь бол одоо нэг хэцүү зүйл гэдэг юм байхгүй шүү дээ. Сайхан бол тэгэл ажлын хамт олон сайхан ажиллаараа байхгүй. Тэгэл эн чинь нэг зам цэвэрлсэн чил хэдүүлээ шуугилдаал цэвэрлчихнэ. Ажлын хамт олон байгууллагын гэдэг чинь тэгэл сайхан шүү дээ. Ер нь тэгэл юм болгоноор л сайхан шүү дээ. Одоо тэгээ муухай зүйл гэж бол байхгүй. Одоо анхандаа хэцүүл байдаг байсан. Яана цас ороод, яана бороо ороод тэгэл ингээл хэцүүл байдаг байсан. Одоо бол тэгэл нэг хурц чүр точигнуулаараа явчихад бол тэгэл цэвэрлж л орхино шүү дээ. Тэгээд харж байгаастаа яг ингээд энэ замын хөдөлгөөнтэй үед ер нь жоохон өндөрлөлттэй гэдэг нь ойлгох. Тэгээд нөгөө ойлгох хүн гэж байна, ойлгохгүй одоо ч нэх ойлгохгүй хүн гэж бол нэх яах вэ? Тэгээ гайг уулцаа одоо тэгэл нөгөө манай албан байгууллага чи өөрөө сайн нөгөө ажилчдаа сүрхий хяналт тавиад сүрхий ажилдаг болохтойгоо зэрэг энэ замын тэмдэгээл сайн тавиал ажилдчих юм бол тэгэл замын тэмдэгээ сайн замынхаа тэмдгийг тавьцгаахгүй одоо гэр бүлтэй амьд очи эдэргээл ингээл байнга ингээл хапын сургалт мургалт ороод ингээл манай ажилчид чинь мундаг ажилчдаа хүлээдэн штэ хүлээж авна хөөрх юм мундаг штэ манай энэ л дарга нар энэ л удирдлагууд чинь нэрэн сүрхий болохоор тэгээ ерөөсөн тийм нэг айх зовох тийм юм байдгүй штэ бид нарт бол ерөөсөн цаанаас нь яг яриад хэлээд өгчөж байна хүүхэд чиг сургаал явчихж байгаа юм чинь тэр чинь айгаад байх тийм нэг тийм бид нарт тийм юу гардгүй шүү дээ. Хаан л хаан хог байдаг, хаан л хаан л шороо мороо байдаг байсан. Одоо бол эрхвш гоё болцсон шүү дээ. Одоо совилж бод хүний совил гэдэг чинь бас сайхан юм аа хөрх гэдэг. За тэгээ хэдүүлээ хойд ямар цаашаа салаан дээр их очино. Тэн дээр очино.
гэртээ барих эхний сюрпризүүд оюун салон дээр ирээд ихчийг одоо бүрэн өөрчлөх байгаа. Тэгээд оюун салон нь болохоор 2 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. GB5-ны хойдлын 5 дугаар блок 101 тоотод одоо байрлан үйл ажиллагаа явуулдаг юм салон байгаа. За одоо ихчийг ингээ харж хад нилээ өтгөн гоё хар устай юм биш тэгээд. Ерөнхийдөө амлээ юу даа. Ерөнхийдөө доороос жоохон яхаа гоё олгоо, тайраад жоохон гоё олгоно л гэдэг чинь. Тэг ямар ч хэлсэн гоё олгосны дараа эргээд уулзъя. Let me be your woman. Woman, woman, woman. I can be your woman. Woman, woman, woman. Let me be your woman. Woman, woman, woman. I can be your woman. Woman, woman, woman. What you need? She give tenfold. Come here, Papa, plant your seed. She can grow right from her womb of family. За оюун салоны маань мастер артист оюука маань одоо их чинь маань маш хөөрхөн болголоо. За игч хэр таалагдж байна? Таалагдж байна. Ийм гоё болгоно гэдэг чинь. Миний өсч угаасаа загцаасан хачин өс гэдэг ус ийм гоё болгоод өглөө шин. Маш их баярлалаа. Маш их талархлаа. Ажилд нь амжилт. Олон цаашаа өргөжөөрэй. Таныг угаасаа таньдаг мундаг хөөхөн гэдгийг чинь таньдаг сайн. Баярлалаа. Маш их баярлалаа. За ихчийн өсний үед ер нь ямар онцлогтой юу байна гэсэн? Эгийг ус болохоор төрөлхийн өөрийн нэг бие жандрыг ус болохоор айгүй нэг бэси жандрыг ус болохоор айгүй нэг өөрийн төрөлхийн нэг юм арзар дуустай болохоор их таарчих юм бол өнөөдөө шиг арзаад явчин тийм болохоор яг өөртөө тооруулаад таарчихсан. Тэгээ манайгээ мань өөрөө будахгүй гэдгийгсэн. Тэгээ сайхан контентын зориулаад сайхан эндүүдэд тэгээ жоохон өөрөн жоохоо янзлаа тэгээ өглөө тэгээд дараагийн контент руугаа жаргалтай нарга алхаарай. За баярлалаа. Манай харсан баярлалаа. За. Тэгэхээр мэдээж нэг ажил мэргэжлийн онцлогоо шалтгаалаад тэр болгон бас өөртөө цаг гаргаж чадахгүй юм байдаг бах те. Таны хувьд ер нь хэр өөртөө цаг зав гаргадаг вэ? За нэг цаг зав гээд нэг гарах тийм юу нэг болдгоо яах нөгөө албан байгууллагынхаа одоо нөгөө шинэ жилээр л нэг зав зай гаргадаг. Бусдаар бол одоо нэг зав зай гараад байдаггүй. Гэтэ ямар ч гэсэн те өдөр тутамдаа өөртөө тохируулаад хөөн бодол тэгээд очдог те. Тий өөртөө тохируулаад өөрийнхөө нүрэрсийг янзлаад арчлал одоо хаврын салхинд арчилгаа гамбол хийгээл өөрийнхөөрөө л явдаг. Өнөөдөр ямар ч гэсэн ингээд үсээ гоё засуулаа те үсээ гоё болохоод нүрээ бас хөрхөн ингээ будуулчлаа. Сэтгэл маш өндөр байна. Үнэхээр гоё эд юм байна. Ийм гоё өстэй гоё. Ийм гоё намирсан өстэй боллоо штэ. Ийм гоё нүртэй боллоо. Жаргалал юм байна. За одоо ингээд оюун салон басаад ингээд дотроо маникюртай, маникюр, педикюр ингээд ажилладаг байгаа. Тэгээ одоо таны ингээд гарыг одоо маникюр орноо. Маникюрт орноо. За эхлээд суур бэлдээ тавьсан. Бэлтний харахад хамаалтын гэлээ тавьсан. Хамаалтын гээл тавьсан байгаа байдал бол нэг юм байна. Тэгээ одоо ингэ бүгдээ хичээлүүд ингэ мэдээ тавьсан. За их чи өнөөдрийн одоо маникюр ус ингээ засаал те нүүр бодол нь ер нь хэр таалагдчих. Таалагдж байна, сайхан байна. Гоё бодож байна. Сайхан байд юм байна. Баярлалаа. За тэгэхээр манай нэвтрүүлгийн ивент итгэгчээр оюун салооны мастер артист оюун эрдэнэболон за Лилиснэл салооны одоо маникюрчин хонгорцол нараа ингээ хамтран ажиллаа. Тэгээ та бүхэндээ бас баярлалаа. Тэгээд оюун салон маань GB5-ны 5 дугаар блок 101 тоотод одоо үйл ажиллагаа явуулдаг байгаа. За оюун салооны хувьд болохоор дотроо маникюр, үсчин гэд бүх одоо зүйлүүд нэг дор гэдгээрээ ингээ давуу талтай. Тийм болохоор та бүхэн маань бас өргөнөөр ирж үйлчлүүлээрэй. За тэгээд хэдүүлээ ингээ дараагийнхаа газар руу явцгаая. Сайн. За манай нэвтрүүлгийн ивент итгэгчээр Хэмэр Плазагийн 2 давхурт байрлах Нарлаг манлай одоо хувцсны дэлгүүр маань хамтран ажиллаж байгаа. За тэгээ өнөөдрийн
Хичэд маань та бас ингээд тохирсон хувцлалтыг ингээд бүрдүүлж өгөөч. Гайх ч энэ да. Өнөөдөр одоо ингээд ийм гоё нүрэ будуулаа, тэ үсэн анзлаад гоё утамж одоо ингээд хувцлал бүрэн хувцлнаа. За. Үгүй. Би босморгоо байна. Үгүй. Хөвтмөр хатсан битгэн намайг дууд. Энд дуу орох. За одоогийн төрж байгаа сэтгэл. Юу өстө юу болов мэдээгүй би өөрөө ч мэдэхгүй балмагтаа явж байна шүү дээ. Гэтэ ямар ч байсан маш их баярлалаа л. Маш их баярлалаа л гэж хэлээ. За манай ивент гэгчээр бас ингээд ажиллаж байгаа танд маш их баярлалаа. Тэгээ ер нь одоо энэ дэлгүүрийн хувьд те хичнээн нэр төрлийн ингээд ер нь бараг ингээд бас уталтаалж байна. Манайх голцоо нэмэгтэй барах байна шүү дээ. Өнөөдрийн манай зочны маань те яг одоогийн өнөөдрийн лүкэн те яг ер нь хичнээн төрний нэр одоо үнэтэй хувцлалтаар энэ тавцалсан 140 гутал 120 болтоо 160 болооч. За тийм бас манай нэвтрүүлгийн ивент итгэгчээр ингээм хамтран ажиллаж байгаа танд бас маш их баярлалаа. Таны цаашдаа ажилланаас амжилт хүсье. Баярлалаа. За контентын маань сюрприз дуусаагүй байгаа. Тэгээд дараагийнхаа газар руу хамтаа явцгаая. Өнөөдөр чинь гадаа бас их гоё байна. Гадаа гоё байна. Би өөрөө бүр гоё байна. Тэ би өөрөө өстэй гоё цэцэг шиг байна гэх. Би өөрөө бүр цэцэг цэврүү шиг болгосон та ярдаа баярлалаа. Зүгээр. Ер нь одоо ингээд за энэ тал нь гарыг. Ер нь таны хувьд те эмэгтэй хүнийг те энэ ямар байгаасаа гэж хүсэж जैन те өөртөө хэрэг бас ингээ анхаарал тавьдаг байгаасаа гэж бодож байна. Би ерөөсөө эмэгтэй хүнийхэн талаар ерөөсөө өөртөө анхаарал сайн тавьж байгаасаа би ерөөсөө зам талбай ажилчин гэхгүйгээр өөртөө ер нь хүн анхаарал тавьж байх нь зөв юм байна тийм байна тий. За хэдүүлээ явъя. Одоо гэрд очихоор одоо нөхөр маань таних болоог. За манай нэвтрүүлэгт бол маш олон одоо байгууллагууд одоо хамтран ажиллаж ивент итгэж байгаа. За тэдний нэг маань бол хөрмөн ресторан лаунж байгаа. За тэгээд одоо дараагийн газар маань энэ байлаа. За орохыг. За дотор бас юу хүлээж байгааг таашгүй. Би ч одоо 28-тай анхан төв рүү орж ирж байсан юм. Оо, ер нь та хаанах вэ? Би ч ер нь цогтоогийн хөдөө малчин байсан байхгүй. Айл аавыгаа өнгөрөөчөөл 28-тай ийшээ орж ирэл. Тэгэл эс юм онтход амьдралд бүдэрчж үзлээ, зовжж үзлээ, жаргачж үзлээ тэгэл их л юм үзтiin байна ер нь. Ер нь дандаа дардан байхгүй тийм. Хүн ерөөсөн дандаа нөгөө дардам замаар явж ирэхгүй, зовон зүдрэн ядарна. Ер нь бол тийм жаргалтай байхгүй хүн ерөөсөө. Тэгжэл явд юм байна. Тэгэхээр энэ захирагчийн ажлын алба гэдэг газар ороод жаргаж л шүү дээ. Одоо бол жаргаж л дээ. Тий амьдрал бардна л шүү дээ. Гоё л шүү дээ. Тэгээ бас нөгөө нэг заримдаа ер нь ажил гэлтгүй ер нь амьдрал нэг шантрах үед бас гарч ирнэ тий. Тий ер нь болгондоо бас тий их баг гэлтгүй гарч ирэх. Ер нь бол шантардаг үе байсан зөндөө л байсан. Одоо хүүхэд мялгаж гэдэг юм уу? Одоо сая төрчөөдөж гэдэг юм уу? Тийм шантарсан үе байсан шүү дээ. Байгаа шүү дээ. Ер нь бол бид нар яг бардам замаар дардан замаар явж ирэхгүй, гэр оромжгүй гэдэг юм уу? Ажил амьдралгүйч гэдэг юм уу? Одоо тийм бол зөндөө л байсан шүү дээ. Тэр болгоныг би тойроод ирэв. Та дайраал бүгдийн дайраал гараад ирсэн. Тэгээд би одоо үр хөвгтөө хүртлээ өглөөлж хэлдэг байхгүй миний хөө ээж нь гэнтэх машин тэргийн дайруулдаг ч юм бэлүү яаж мэдэх юм манай ер нь бол хапын сургалт гэж явагддаг. Тэн дээр өглөө болгон ч хэлдэг яг үнэн байхгүй юу. Би бол
одоо удирдлагуудаа маш их баярлдаг. Нэр үнэн шүү дээ. Хүн өглөө үр хүүхдээ баярлалаа гэж хэлчихэл гараад ирдэг. Яаж яах юм бүү мэд шүү дээ. Энэ гэнт нэг согтуу юмрээ дайрчдаг. Гүй нэг яа тий одоо гэнтгийн юм авах гэж байгаа буцаддаг үгээд ч юм уу дайруулцдаг. Яаж мэдхээ? Нэр нь л орой гэртээ ирэхгүй өдөр гэртээ ирэхгүй байвал яах юм? Тэхийнхээ хооронд үр хүүхэдтэй ирнэ л сургаамжаа үлдээж байл гэж цаамтай их ч нүдөө шүү. Юу ах вэ? Одоо тэгээ нээх яах вэ? Игчэрхэд яах вэ? Нээх тэгэж нээх амьдрал үзэн хүн шиг чараад яах вэ гэх нь бол тэгэж байгаа юм биш. Гэтэл бол хүн ерөөсөө хүн болж төрснөг их л юм үздэм блэ, их л юм туулдсан блэ. Ер нь жаргалан гэж байна, зовлон гэж байна. Бүхэл юм их туулна ерөөсөө. Ганц гой замаар тэгш тагсаар угаад ирнэ гэж хэзээч байхгүй. Тэгш явсаар байгаад ирнэ гэж хэзээч байдаггүй. Хүн зовно, жаргана, зүдрэн, ядарна. Тэр өлсөн, цанган тэр юм болгоны чинь ерөөсөө өөрөө л өөрийнхөө л альныг яхаар байна, өөрөө л хуваарлж хувааштай ээж тийш нь ерөөсөө өөрөө л зохицуулна. Тэрнийг хажуудахад нь зохицуулахгүй мэдээж би станерын зовлонгоор унчлаа, би зовлон домбочлаа л гэж ингээд байх юм бол хүн өөрөө л зов, өөрөө л ядарна. Тийм учраас өөрөө л бардам байх хэрэгтэй. Би бол өнөөдөр ягаад ч орилж моорч байна. Өөж орсон шүү дээ. Намайг ёсоо алдартан болгосонд нь үнэхээр баярлалтай байна. Одоо манай албадууд бол одоо манай дарга одоо манай бүх албадууд бол намайг кейсний үнэлж тэгэж байж л надаа өгч байгаа шүү дээ. Намайг үнэлээгүй бол өшөө хөндлөө өгч байгаа шүү дээ. Тэ. Тэгэхээр би одоо эргээд би далай шиг асгана гэж санаж байгаа тэднэртэй. Тэ. Далай шиг асгаад ирэх юм бол миний үр хүүхдүүд сайхан ч явах юм билүү мэдэхгүй. Би нэг юм авцсан гэж бардагнаал ингээл явах юм бол хуваалцахгүй бол би ямар хэрэг мэс ямар ч хэрэг байна. Бид хоёр чинь энэ албан байгууллагад орохоос өмнө хуваараа ногоо тарьдаг гэсэн. Оо. Та юу зүгээр суудаг юм бэ? Юу хийж үздэг. Ногоо тарьдаг. Болж л бол өөрийгөө зүгээр суулгахгүй санаатай. Зүгээр суухал юм бол хүн мөнгөгүй болно. Хүн яаж амьдрах вэ? Хүн одоо энэ зарим улсуудын биш ч халамж буухна. Хүүхдийн мөнгө буухна. Хүүхдийн мөнгөөр л амьдрдаг юм шиг, халамжаар л амьдрдаг юм шиг. Тэгэж хэзээч болохгүй. Энэ юусоо ээж аавын 10 сар гэдэг юм хөдөлгөж л амьдрах хэрэгтэй. Тэгэх юм бол хүн энэ мах үедээ зүгээр суулгахгүй байх хэрэгтэй. Зүгээр суугаал байх юм бол тэр хүн байгаагаа барна, байгаагаа идэнэ, залгина. Өшөө юу ч байхгүй бол. Тийм учраас одоо 4 хүүхэдтэй би юм үлдээ. Одоо хийгээд байх хэрэгтэй. Миний л хөдөлмөр. Одоо бид хоёр хөдөлж байж үр хүүхэдтэй юмтай гарах шүү дээ. Миний энэ л ерөөсөн ганц энэ гол юу яадаг вэ? Тэр л одоо энэ л миний голд. Залуу насаараа гойлоош мөнх биш. Заяаны байсан чүрд биш. Энэ л амьдрал. Эгэлэндрал. Ганцлдах учрали харгүй. Гараас ч хөдлөн алхах гайхам сайхан он жилүүдийг хүснэ эргэж олдохгүй амьдрал чамтайгаа хамт энгэрт чинэрхлэх он жилүүдийг хүснэ хөдгөрөлтэй хавсын мөрийг чин дүшин Өргөн эстраны зүгээс таавхантай баярын хоолыг бэлдсэн байгаа мөн вайныг бэлдсэн байна. Зөвхөн хүдэр бүрдөрөсаа заргаар учирсан доллимын маган бидэг болон ирсэн баяр минь бидээ баяр хот анжилт хөвөсө бүлэглэх зүрхмин чамдал тиммөксэ буцаж олдох би амьдралын надад бидэг болон ирсэн ац жаргал минь бидээ чи зол баяр минь Яаж ч манай нөхрийн дугаарыг үнти ороод тэрэн чигээ цаансангүй маш их баярлалаа. Сэтгэл бүр өстэй амар гоё нэ өнөөдөр ерөөсөө ойр хэдэн жил ерөөсөө мэдрээгүй мэдрэмж өнөөдөр мэдэрч байна. Танай хамт олон
тэр Өсчин салааны хамт олонд маш их баярлалаа. Намайг ингэж өөрчилж, миний гэр бүлийг ингүүлж, энэ цэцэг мэцэг өгүүлж ингэж юу ясанд маш их талархлаа. Маш их баярлалаа. Та хоёрт бүр тусмаа маш их баярлалаа. Өнөөдөр тест үнэхээр үзэсгэлэн таарч байна. Маш их баярлалаа. За ах та өөрийгөө бас танилцуулахгүй те. За, Ирагийн ботоотер байна. За өнөөдөр эхлэр нь ямар харж байна? Гоё харагч байна уу? Өстэй харж байна. Хэр өөрчлөгдсөн бэ? Та догдолж байна уу? Өөрчлөгдсөн байна. Сандарч байна. Байх. Та хоёр маань ер нь хамтаа ингээд танилаад ер нь хичнээн жил болж байна. За 20 гаруй жил болох гэж шүү. 21 жил. Дөрвөн сайхан хүүхэдтэй тий? Тий, 4 хүүхэдтэй. Ах чинь бас 9 алдартай болж байлуу. Болж исэн тий? Тий. Одоо 3 жилийн өмнө Хос 9 алдартай. би 9 алдартай. Бас Замталж байгаас ингээ хос 9 алдартай. хос 9 алдартай болсон байж тий? Баяртай байгаа тий. Ахын нөгөө нэг нийт одоо нэг цэвэрлэн зам талбайг одоо ингээд тооцох юм бол нөгөө олон юу хаанаас хаа хүртэл гэж ярьдаг үлээ. Хот 13 шүү. 10 дахин орохоор л цэвэрлдэг байсан. За одоо ингээд та хоёрын за баярлалаа. Та хоёрын одоо энэ нандин энэ одоо мөсчийг бас ингээд хоёул ингээд үлээе. Баяр хөөрт анжилт хөвөсөө Баярлах зүрх минь чамд тиммоксээ Буцаж олдох би амьдралын надад Бидэг болон ирсэн ац жаргал минь бидээчи Зол баяр минь бидээчи Онжидуди хүсэн би оролцсон загшийн ажлын албаны зам талбай мэргэжлэгч хадгаль өрөстэй маш их баярлалаа. За манай нэвтрүүлгийг ивент тэтгэгч байгууллага болох Оюу салон, Хөрмөн ресторан лаунж, Хямраг плазагийн 2 дахь хорт байрлах, Нарлаг манлай утасны хэлбэр болон Лилиснэл салоны хамт олонд маш их баярлалаа. Та бүхний ажил хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Тэгээд нийт одоо эмэгтэйчүүдтэй, ээжүүдтэй олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргье. Та бүхэн маань сайхан баярлаарай.